Зохиолч Жаргалын Барамсай. Биегүй сүүдрүүд өгүүлэг. Сүүдэр гэрлийн хүчээр амьзуудагч та саранхуй шүнч эзнийхээ дэргэд сүгшиг дагна. Сүүдэр эзнийхээ нүгэл буйныг гарцаагүй мэднэ. Өдөр шөнө ялгагдахгүй бүрсгэр саарал цагаан оршуулгын газар олон сүүдэр таниж явна. Эзнээ алдсан сүүдрүүд амьд сэрүүнд нь бараа болж явсан бие одоо бол үхтэл эрцгэн. Хүүрийн газар хон хэрэг гуаглан салхисны аясаар эн тэнд ганц нэгсэн сэргэлдэн. Хаяа нэг шарлаас нөгөө рүү огтор хулгана гүйж орно. Сүүдрүүд дөрвөлжин саарал цемент болгоныг тонгойн харж явна. Зарим нь үхтэл бие олов бололтой босоо хүний дайтай чулуун толгойн туршаа нь босгосон шарлын дэргэд энэгэн бүдүүн хар сүүдэр тухлан суугаад ярьж эхэлвэ. Нарт ертөнцид амьд байх хугацаанд чинь чамайг дагсан. Би харанхуй цагаан гэгээтэд хар явсан. Чиний дагуул чиний сүүдэр чинь байна. Одоо миний ярих цаг болж чиний сонсох цаг иржээ. Өнгөрч одсон чиний бүх явдлыг хүмүүст дэлгэхээр би ирлээ. Гэхэд газрын хүр намайг гинт хөвтөж байхад чи гадна байх ёсгүй. Сүнсгүй мó сүүдэр бүүс хүрдүүл гэж уцаарал бол сүүдэр ташаа тулан ханхаж шарлын хөшөө чулууг өшөглөөд 38 онд чи 20 хэдэн настай. Ташаандаа нагаан буутай нүдэндээ цагаан шилтэй. Ингэртэй гинжин оосор унжуулж халааснасаа цаг гарган харсан дотоод яамныг гялалцсан төлөөлөгч явснаа санаж байна уу гэж асуув. Саналгүй дээ. Гэхдээ одоо юу ч үлдэлгүй хувхаарч дээ. Үгүй дээ. Чиний ар гэр уруудамд их юм үлдсэн. Аманд чинь байсан 6 шүдний алтан бүрээс хадгаламжинд байгаа. 800,000 төгрөг. Заяын хүрээний гавжил амтны шүтэн алтан бурхан атханд багтахгүй чүнчиг норов хөөрг цүм чамд буудуулж алуулсан хүмүүс юм. Мөн байлаач би эдэлдгэн эдэлж жаргадгаа жаргасан болохоор азал болж дээ. Нөхрийг нь барьж алаад аавгаатай нөхцөж байсан тэр гаслан төдрүүдийг чи сана. Чамд байцаагдаж тамлагдан тарчилж үхэгсдийн сүнс чиний сүнсийг тамд аваачиж хайсан. Сүүдэр минь. Чи хичнээн дэвхэцлээч би хийдгэн хийж хожидгон хожсон. Одоо энд жаргаж хэвтэн. Чиний ясыг үндүлзүүлж үр удмыг чинь гутаан доромжилж байгаач чи юугаа мэдэх вүлээ? Мэдлээч намайг яаж чадахгүй. Үлдсэн цөм хохин болог. Чиний нүгэл амьддаа гараагүй үгсэн хойноо сүнс чинч тамд очиж зовлонгийн далайд унсан. Сүнс чин тасхарангүй нүхэнд амьдарч тарих руугаа буудуулж хөх тавилантай дарвах болсон. Энэ сүүдэр үхтэл биетэйгээ ийхүү ярилцаж байхад өөр нэг толгойгүй сүүдэр газар доорх цогцтойгоо шивнэлтэн. Та минь амгалан орсож байна уу? Амгалан да. 27хон насалж хорвоод хийсэн нүгэлгүй мөртөө толгойгоо тас цавжуулсан болохоор энд хөвтөх гомдолтой юм. Таны нэр мөнхөд үлдэж алтан үсгээр бичигдсэн. Сүнс чин диваачнд очсон. Та их орондоо буян хийсэн гавьяатай хүн. Алтан саатай богон хадсан ахмад, өдөн малгайтай үүдэн ухаартай хүүхэнтэй гуйлан хөгжмийн аяар эргэж байсан тэр оройгоо ногоо малгайтнуудад баригдаж билээ. Буудуулах тийм ч амар биш юм билээ. Булуулах нөхөө би нар 103 тойрсон шүү. Би минь чамайг эргэж төрөхөд сүүдэрчин болгосон гэж их бодсон. Өөрийн чинь сүнс гандан хийдэд шавлан сууж байгаа ламд шингэсэн. Буян нүгэл хоёрын ялгаа одоо гарч байна. Сүүдэр чи эргэн ирж надтай хууч хөрч Монголын минь тухай ярьж байгаач. Юу болж байгааг бидэхгүй би газрын хөрсөнд чичрэн үцээр байх юм. Сүүдэр би хоёр мэгшин уйлцгаав. Сүүдэр санаашран чамайг цаазалж
үе олны цусаар гараан будахад оролцогчдын зарим нь гэмцэмгүй явж байна. Харва бөөрөнхий болохоор эргэлцээр л байх юм хэмээн шүүрс алдав. Хүүрийн газар биегүй сүүдрүүд мөх норсон эцтэйгээ ярилцсаар л. Зарим сүүдэр орилон хашгирч, зарим нь занаж зүгсэн хараал хэрүүл болцгооно. Муу бэртгчин чи босоод ир. Монгол үндэстнийг бараг устгах гэж байлуу. Буун дуугүй хэлмэгдэл явуулахад чи оролцсон. Мал буйныг хурааж, сүм хийдийг галдан шатааж, үнэт соёлыг устгаж, эх орны баялагийг гадаадад цөлмөн гаргаж байсныг чинь өнөөдөр шүүж байна. Улсын хөрөнгөөр туйлж, баян цатгалан амьдарч явсныг чинь жигшиж байгааг чи мэд. Химэн нэг сүүдэр хашгичхад өөр нэг сүүдэр хүний ёсоор халсан танда буян үйлдэх минь. Таны нэр мөр хоёр цагаан болохоор үр сад удам сударчин сайн сайхан яваа гэд нэлэм сунгана. Сүүдрүүд дагаж явсан эздийнхээ амигүй шарилтай инхүү ярилцсаар. Зэвгэр хүйтэн салхи үлэн хүүгэж том хон хэрээнүүд леглийн суун. Оршуулгын газар чив чимээгүйч бүдэг саарл сүүдрүүд бүгч хөтгөргөлтэй сүйтгэнэ.